мөн одоо 24-гийн цагдаагийн газраас нийт 140 албан орчим одоо энэ хяналт тавьж ингэж ажилласан. За хяналт тавиад ажиллах явцад бол одоо утга бол 12 хурааж авсан байна. За мөн одоо одооны хэрэгсэл За саяхан төв цэнгэлдэх хүрээлэнд басан 100-100 113 гэдэг шоуны талаар сошиал дээр маш их сэвэж байна. Тэгээ жоохон оройхон бичлэгэж байна. За тэгээ олон хүний хүсэн үйлдэлсэн томоохон арга хэмжээ байсан гэдэг нь бол бас харагдаж байгаа тий. Хичнээн олгон цугласнаас нь харагдаж байгаа. За тэгээ харамсалтай нурсан таамаглаагүй олон ноцтой гэмт хэргийн шин чанартай эмх замраагүй байдал бол дагалдаад явсан. За нэгдүгээрт шоуны үеэр нэг залуу үзэгчдийн гуй руу утгасан, ер нь хутгатаа яваад байсан гэдэг мэдээлэлүүд бол маш ихээр явсан. За тэгээ үүнээс гадна цагдаагийн байгууллагад бол бид халтсан, танхаарсан дуудлага бол бүртгэгдсэн юм байна. Тэгээ зодон зохион тасралтгүй бол гарч ирснийг бас сошиал дээр яваад байгаа бичлэгнүүдээс та бол харж байгаа. Та дээрээс нь миний интрон дээрээс бол харсан баха. За тэгсэн чинь хүмүүс амар комент ч хийсэн шүү дээ. Ийм амар юм болж байхад цагдаа нар байхгүй юу? Хайц юм бэ? Зүгээр дуудлага өгч хүн байдгүй юу? Өнтер гэл. Тэгсэн чинь яг үндэ бол бас дуудлага өгсөн юм байна л та. Тэгээд цагдаа нар бол ирсэн. За тэгээд шалгалтын явцад хутга зодооны хэрэгсэл бол илэрсэн. За тэгээд зэвсэг авч орсон хүмүүсийг бол газар дээр нь саатуулсан. Тэгэхээр ч одоо зэвсэгтэй шоуроо орсон гэхээр шоу хичнээн зохион байгуулалт муутай байсныг л харуулж байна л та. За тэгээд гар утсууд бол маш их алдагдсан. За тэгээд хүүхдүүдийг бол эцэг эхнэр нь харгалзаад болно бол бас тоглолтыг үзсэн юм байна. Тэгсэн чинь хүүхдүүдээс бол төөрсөн гэж байна. За тэгээд насан туршгүй хүүхдүүд болохоор согтууруулахундаа хэрэгэлсэн байсан гэдэг мэдээлэлүүд маш их комментүүд явж байна. За тэгээ өвгөр зогсохгүй хамгийн харамсалтай нь хэд хэдэн хүн бол эмнэлэг явсан гэж юм түргэн тусламжаар эмнэлэг рүү явсан гэдэг иймэрхүү зүйлсүүд бол 100-100 шоуны эргэн тойронд сенсац болж байна. За тэгээ би энэтэй холбоотой жоохон нэг том мэдээллүүдийг хайж үзсэн. Тэгсэн чинь за яг хутгалсан гэмт хэрэг бол яг нэг бүртгэгдсэн. За тэгээд танхаарлын шин чанартай зодтолсон гэмт хэрэг бол 35 удаагийн дуудлагаар бүртгэгдэж 140 орчим цагдаагийн алба хаагч нар бол дуусгаас өмнө тоглолт дуусгаас өмнө бол очоод шалгалтаа бол хийсэн гэж байна. За тэгээд зэвсэг бол хурааж авсан. 10 ширхэг хутга, 2 ширхэг зодооны хэрэгслийг бол тэр шалгалтын үеэр бол хурааж авсан гэж байна. За тэгээд 18 ширхэг гар утас бол хулгайд алдагдсан гэдэг мэдээлэл өгсөн байна. За тэгээд тэр нөгөө хүүхдүүдээс төөрсөн гэдэг хэрэг нь бол 7 хүүхэд бол алга болсон гэж байна. Гэхдээ тоглолтын дараа бол хүүхдүүдээ бол олж авсан гэдэг мэдээлэл бас өгсөн байна. За тэгээ 22 хүүхэд бол насан туршаагүй хүүхэд цогтууруулах ундаа хэрэгэлсэн гэдэг бол бүртгэлийг бас хийгсэн, цагтан хорсон, эцэг эхт нь хүлээлгэж өгсөн хэрэгүүд бол бас гарсан юм байна. За тэгээд 3 хүн бол түргэн тусламжаар бол эмнэлэгт хүргэгдсэн гэдэг мэдээллүүд ингэж явж шүү. За ийм том мэдээллүүд бол байна. За тэгэхээр би энэ подкаст дээр та хэдийн дунд яваад байгаа маш том 2 асуултанд хариулъя гэж бодсон. Тэгээ нэгт нь болохоор тэгээд ийм олон танхаа гэмт хэрэгүүд ингээд баримттай тэг бичлэгтэй энэ тэндгүү бичлэгтэй бичлэгэн дээр нүүр мөрн ингээд гарцсан багт ч яага олж чадахгүй байгаа. Ер нь тэгээд олчлоо гэж бодоход ер нь яах вэ гэдэг нэг том асуулт байгаа тий. За хоёр дахь нь болохоор энэ зохион байгуулалт яг тийм муу байсан уу? Зохион байгуулалт муу байснаас болсон юм уу? Эсвэл тэнд очиж байгаа хүмүүсийн соёлоос болсон юм уу гэдэг. Ерөнхийдөө нэг юм хоёр асуултын хүрээнд би бэлдсэн байгаа. За тэгээд олон юм нушаад явах уу? Би шүүхийн шийдвэрийн цахим сангаас ижил төрлийн одоо нөгөө хэрэгтэй ижил төрлийн 3 кейс авч үзсэн. Нэг нь болохоор яг нэг шоуун дээр болсон нэг зодтолсон хэрэг байгаа. За хоёрт нь бол нэг хутганы хэрэг байгаа. Зүгээр энгийн кейс. За гурав дахь нь болохоор нөгөө бүлэглэн зодтолсны зодтолтоор яадаг гэдэг нэг ийм 3 нэг бүр яг ял шийтгэл оногдсон юм хэргийн талаар тайлбарлаж өгнө. Миний подкастын 2 дугаар хэсэг дээр. За нэгт 2024 оны 8 сарын 31-нд төв цэнгэлдэх хүрээлэнд болсон шоу буюу одоо 8 сарын 31-нд Triple X гэдэг шоу болсон шүү дээ. За энэ шоун дээр 17 настай буюу одоо төгсөх ангийн 10 жилийн төгсөх ангийн эс гэдэг сурагч. За өмнө нь бол намайг коридорт байхдаа зөндөө дээрлэж ийсэн. Тэгээ би тэнд байхдаа уур хүрээд нүүрдлөө шууд гараараа цогцсон юм а гэдэг нэг хэргийн цагдаа дээр очоод тэгээ шүүхийн шийдвэр бол гарсан байгаа. За тэгээд яг уу энэ хэргийн нөгөө давуу тал нь гэх юм уу тэр одоо нүүрлэн зогцсон байгаа хүүхэд байгаа шүү дээ. Эс гэдэг хүүхэд бол би яалч юу зогцсон миний уур
гин тогтсон амир уур хөрс учраас би зохицсон гэд гин бурууга хүлээсэн. За дээрэс нь нөгөө хохирогч буюу нөгөө зохиулсан зохихдоо яг нөгөө зүүн нүднийхэн дээдлийн юуг нь зовх орчим хөмсгийг нь сэтэлсэн юм бэлээ. Тэгээ ингээд цус гараад ойдол тавилсан юм бэлээ. Тэгээд өвөө нь болохоор бас өөрийгөө зөвшөөрсөн. Би зүгээр сургууль дээрээ тоглож ийн гэж бодоод жүүк болгоод зүгээр түлхэж мөлхөөл нэг жоохон хөнгөн зөгтөг байсныг л намайг дээрлэхтэй гэж бодоод ингээд би эндийгээ өвөө нь бас дээрлэхтэй гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ хэрэг аюу амархан л зохицуулагдсан л да. Тэгээд прокуророос бас иймэрхүү хөнгөн хэрэг байгаа учраас зүгээр айл тал нь буруугаа хүлээсэн юм чинь одоо хэргийг бас хэлбэршүүлсэн журмаараас шийдвэрлэнэ гэж байт юм байна л да. Тэгээд ингээд шийдвэрлжүүл яасан бэ гэдэг шүүхэд саналаа оруулсан. Тэгээд шүүх бас зөвшөөрсөн байгаа. Тэгээд мэдээж нөгөө насан туршгүй хүүхдүүд учраас шууд би цагдаад чамаагүй энэ төр гэвэл ахaltaа мэдээж хүүхд нь тус нүч бол гэртээ ороод ирэхээр эцэг их нь цагдаа төгсөн байж тараа тэгээд ингээд мэдээж асран хамгаалагчны хооронд л зүйлүүд болсон учраас эрүүл ухаанаа шийдвэрлэгдсэн амархан шийдвэрлэгдсэн болов уу гэж би бодож байгаа. Тэгээд ерөнхийдөө яаж шийдвэрлэгдсэн гэхээр шүүх энд нөгөө нэг ойдлын тавиулаад шарахын нөгөө цэвэрлж явах үед болохоор 165,500 төгрөгийн зардал гарсан юм байна. Энийг энэ төхөө төлчих юм уу гэдгсэн чинь нөгөөдөл нь гэсэн тэр доор нь төхөө төлсөн эсийн гэр бүл. За тийм учраас бас аль тал нь буруутай гэдэг хүлээн зөвшөөрсөн учраас тэгээд насанд хүрээгүй буюу насыг нь дээрээс нь зөндөө олон мэдүүлэг энэ төр өгч байгаа. Тэр нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд за тэгээд амжилттайгаар манай насанд хүрээгүй эс гэдэг хүү маань эрүүгийн хариуцлагаас чөлөөсөн нэг юм хэрэг байна. Яг нөгөө Triple X шоун дээр би болсон учраас тэгээд шүүхийн шийдвэр гаргацсан байсан учраас би энэ хэргийг сонгоцсон. Гэхдээ яг хөнгөн л хэрэг байлээ. За хоёр дахь нь болохоор нөгөө хутгалшин хүний асуудал байгаа шүү дээ. Хутгалцсан гэдэг байгаа бүр амар. Тэгээд иймэрхүү нэг кейс байна л да. За 2024 оны 1 сарын 12-ны шөнө налаах дөрөвт болсон хэрэг юм байна. За тийм мэдээж архины ширээний ард маргалцснаас үүссэн хэрэг байгаа. Арх сөгтөрөл хүнтаагүйгээр ер нь яаж ч хэвийг хүн маргалдаа утгах үг барих вэ. За тэгээд хохироосон этгээдэг бол С гэж байгаа. Тэгээ хохирсон хутгалсан хүнийг нь болохоор Б гэж дуудаад байгаа. За тэгээд жижиг маргалдаанаас гинт тогтсон дүрсэж уурлаад хутга шүрээ тавцсан. Тэг өгсөн мэдүүлэг дээр бол ингэж ярьж байгаа. За тэгээ гуйнд нь бол зоосон. За тэгээ эндээсээ бол шүүх цагдаа гэж явчихж байгаамаа. Тэгээд гол нь шүүх шинжилгээний дүгнэлтээр бол энэ хөнгөн хохирол гэж үзсэн юм байна. Айхтар гүн ороогүй юм байна л да. Эсвэл нөгөө амь насанд нь хохирол учраагүй учраас бас хөнгөн хохирол гэж үзсэн байж магадгүй. Гэтэ би яг яаж ингэж дүгнэдгийг нь бол мэдэхгүй шүү. За зүгээр өөрийнхөө бодлыг л хэлж байгаа. За тэгээд өөрөө ч гэсэн бас яг гим буруутай гэдгийг шууд хүлээн зөвшөөрсөн. Тэгээ би ингээд ямар ч одоо уянгуулсан л юм л да. Ямар ч одоо яаж шийтгэл оносон би шууд хүлээхэд бэлэн. Би үнэхээр тухайн үеийн өөрийгөө хянах чадваргүйсэн гэл нэлээд юм басан билий. За тэгээд шүүх болохоор нотлох баримтууд дээр үндэслээд буюу нөгөө гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, бас хохироогчийн өөрийнх нь мэдүүлэг болон шүүх шинжилгээний дүгнэлтүүдийг тус тус одоо харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргасан юм байна. Тэгсэн чинь ядж хахад нөгөө С гэдэг нөхөр байгаа шүү дээ. Өмнө нь бас нэг яаж шийтгэлд холбогдчихсэн нөхөр байгаа даахгүй. Тэгэхээр эн чинь нөгөө тавтан гэмт хэрэг гэдгээр явчихж байгаа учраас нэлээд хүндрэх байсан учраас нэлээд санаатай гараад байгаа байхгүй юу. Өөрөө дуудлага өгөөд өөрөө цагдаа дээр би гэмт хэрэг тийм би гэмтэй гэдгийг бол хүлээн зөвшөөрч учраас тэр нь бас нэг талаараа тэр цаад шүүх дээр бол гин буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Тэгээд оргон зайлаагүй ч юм уу тиймэрхүү зүйлсүүд нь хэдийгээр давтан гэмт хэрэг хийсэн ч гэсэндээ айгүй зөөлрүүлэх тийм зүйл болсон болов уу гэж би бодож байна. За тэгээд хохирогч талаас нөгөө талаасаа нэг дийл хийсэн байгаа. Одоо харилцан тохиролцож шийдвэрлсэн байгаа. Заавал нөгөө би гомдолтой гээгүүл юм байна л да. Би гомдлгүй юм бол тэгээд одоо яаж шийдвэрлэх юм гэдэг чи. За би нэг сая 500,000 төгрөг авчи тэгээ чи надад 2 адуу төлчих гэдгсэн байгаа байхгүй. Тэгсэн чинь мэдээж нөгөө давтан гэмт хэрэгтэй байсан хүн чи үгүй мүгүү гэж хэлж чадахгүй шүү дээ. Тийм учраас шууд тэр доор нь бол тэр нөгөө хэмжилсэн дүнгээр нь бол төлбөрийг нь хийцэн. За дээрэс нөгөө манай Б маань эрүүл мэндийн даатгал төлдөг байсан учраас даатгалын сангаас тухайн нөгөө нэг төрийн тусламжийн үйлчлэгээний төлбөр буюу 262,000 төгрөгийг бол шилжүүлсэн юм байна. Ягаад тэгэхээр даатгалын сангаас гарцсан байгаа мó юм чинь нөгөө Б төлөхгүйгээр шууд даатгалын сан руу цэн төлчихөж байгаа байхгүй. За тэгээд нэгт гомдлгүйгдсэн. За тэгээд хоёрт нөгөө нэг хэмжилсэн дүнгээр нь бол бүрэн төлбөр тооцоогоо хийгээд дуусгацсан гэж хохирогч тал мэдүүлсэн учраас прокуророос шүүгдэгчид эрүүгийн хуулийн 11-ийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлаж
одоо 901 гэж буюу 900 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулсан шүү заяа. За энэхүү торгуулийн 5 сарын хугацаанд бол хэсэгчилж төлж болохоор заасан. Хэрвээ хугацаанд төлж барагдуулаагүй бол үлдсэн төлбөрийг хоногоор тооцож 20 хялаар солих зохицуулттай гаргал шийдвэр гарсан юм байна. За тэгээд шүүгдэгчийн цагтан хоригдоогүй эд мөрийн баримтаар нэг ширхэг хутга хураагдсан байгаа. Тэрийг одоо шийтгэх тогтоол хүчин төгөлдөр боломгцсон устгуулахаар шийдвэрлсэн байна. За ингээ 3 дахь хэрэг рүү орё. Одоо нөгөө нэг бичлэгэн дээр 100-100-ийн бичлэгэн дээр амар олуулаа. Эсвэл нэг тийм охтуудаараа 2-3-аараа нийлж ингээ зодтолдод байгаа шүү дээ. Тэр ерөнхийдөө шүүх дээр яаж шийдэгддэг талаар зүгээр бас нэг энгийн жишээ шүү за. 2024 оны 10 дугаар сарын 31-ээс 11 сарын 1-ний шилжих шөнө Улаанбаатар хотын Хаан ихтэй нэг караокед одоо стрип үйлчилгээ явуулдаг. Нэг караокед бас үйл явдал. За тэнд болохоор өндөр нэг эмэгтэй байгаа Г гэж нэрлэдэг байгаа. За тэгээд түүнээсээ арай жоохон намхан туурхаа бүсгүй Н гэж нэрлэдэг байгаа. Энэ хоёр хоёулаа найз. Тэгээд би өндөр нам гэж яриаг шүү зөө. Энэ шүүхийн тэмдэглэл дээр ялчгүй өндөр нам гэж яриад байгаа. За тэгээд менежер хүүхэнтэй ингээд юм гурвалсан зодон болсон юм аа. За яагаад ингэсэн гэхээр ажил нь бол шүн ихсэн мэдээ шүн эхлэн стрип гэж байгаа юм чинь стрип үжигчээд шүү за. Тэгээ өглөө үүрээр дууссан. За тэгээд цалингаа нэгсэн байгаа текэн дээр очиж менежер нь одоо тоолго тооцоогоо байжсэн чинь. За тэгээд цалингаа бол аваад тоолоод үтсэн чинь анх тохирсон одоо дүнгээсээ бол бага ус учраас үлдэгдэл цалингаа нэгсэн чинь тэрнээс үүдээд одоо жижиг маргаан нь томорч хэлсэн. За. Тэгээд би мөнгөө авмаар штэ гэл одоо тэг жоохон том дуурал эхлэв шүү дээ. Тэнгүүд чи одоо ямар дааварсан гिचивэ. За энэ бол тэнэглэл дээр бас байсан шүү. Гэвүүтээ шүү тооныхоо машиныг менежер хүүхэн чинь нөгөө өндөр хүүхэн рүү аваа шидчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт л яа зүгээр ах нөгөө өндөр хүүхэн чинь буцаага тооны машиныг аваа нүүрлөө шийдсэн. Тэгээ ууранда техникийн араас гарч ирээд нөгөө охины чинь шууд нүүрлөө нэг цохиж аваад дараад гэж шууд түлхэж удгаасан байна. За тэгсэн чинь нөгөө намхан хүүхэн нь болохоор болиулах гад нөгөө менежергээ тэрвэрж авсан чинь бас нөгөөтгийг нь өвдөглөнгүүтлэл бас түлхэж удгаасан гинэ. За энэ болохоор нэг өөр нэг гэрч харсан тухайга шүүгийн тэмдэглэл дээр ярьж байгаа шүү. За тэгэнгүүтээ хохирогч буюу яг нөгөө өндөр цохиулсан нөгөө эмэгтэй мэдүүлгийг яриад үйл та. Тэгсэн чинь нүүр хамар уруул баруун нүдний доод зохионд бол хит удаа зогсон гэж бол мэдүүлсэн. Тэгээд тухайн үед би арх ууцсан байсан учраас бас яг хэдэн удаа зогсноо нь бол мэдэхгүй байна, санахгүй байна гэдэг мэдүүлэг өгсөн юм байна. За тэгсэн чинь шүүх шинжилгээний эмчийн дүгнэлтээр болохоор хамар хоёр нүд уруул орчмын гэмтэл нь болохоор мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой бүх гэмтэл нь нийлээд хөнгөн зэргийн хохирол байна гэж үнэлэгдсэн юм байна. Тийм учраас бол нөгөө хэд удаа зогсон гэдэг нь бас нэг жоохон худлал нэг л удаа зогсон юм шиг байна. За тэгээ хэрэг мөрдөн шалах үед камерын бичлэг хавцас тэрэгт хавсгагдаагүй байсан гэхээр нөгөө яг ямар зодон босныг л мэдэж чадахгүй. Тийм болохоор яг саяны гэрчийн мэдүүлэг хоёр хохирогчийн мэдүүлэг болон нөгөө хохирогч талын гэмт итгэдгийн мэдүүлэг ингээд дөрвөлсөн гэм мэдүүлгийг л үндэслэж энэ шийдвэрийг шүүх гаргасан гэсэн үг. За шүүх одоо менежер буюу хохирогчийг бусдын эрүүл мэндэд санаатаагаар хөнгөн хохирол учруулсан гэж үзээд одоо түүнийг гин буруутай тооцсон. За тэгээд 501-тэй буюу 500 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулсан. За энэ торгуулаа 3 сарын хугацаанд төлөхөө шийдвэрлсэн. За тэгээд хоёр хохирогч талд хэрвээ сэтгцэд учирсан хохирол байгаа бол түүнийгээ иргэний журмаар нь хэмжлэх эрхтэй. Тэр чинь нээлттэй үлдээж байна гэж шийдвэрлсэн байна. Энэ чинь нөгөө бит учруулсан гэмтэл учраас эрүүгийн хэрэгээр ялалж байгаа хэлбэр гэсэн. За тэгээд ингээд ерөнхийдөө бол нэг ийм 3 төрлийн кейсийг авч таадаг ярьж өгч байгаа. Тэгээ хамгийн харамсалтай нь шүү дээ. Энэ чинь нөгөө 500 мянгаар торгуулсан би суугаагүй эсвэл нөгөө нэг тэнсэн харгалзах ял аваагүй гэж яриад идэг хүмүүс. Гэхдээ нөгөө торгуулчин ч гэсэн ялгаагүй ял гэж явдаг байхгүй. Торгуулийн ял гэж нэрлэдэг байгааз. Тэгэхээр хэрвээ чи нөгөө нэг ажилд орлоо эсвэл нөгөө визэнд орлоо гадаад дотоод руу явмаар байна. Нэг удаа л нэг жижигхэн уур маргаанаас олоод зодолтоод нэг ийм 100 мянган төгрөг төлцсөн байсан ч гэсэндээ дараа нэг гоё ажил ороод 10 20 жилийн дараа гоё гадаад томилт хийх гээд виз авах гээд явсан чинь чи юутай юм штэ. Гэмт хэргийн бүртгэлтэй юм биш гэдэг байхгүй. Сүүлд бас зээлийн эрхүүдэд бас гэмт хэргийн бүртгэлийн лавлгаа гэдэг юмнууд бас айгүй их авдаг болсон мөлий. Тэгэхээр айгүй гонигтай.
гонигтай л байна л да. За тэгээ ингээд би ерөнхийдөө эхний асуултанд чинь хариулж чадсан бахаа гэж бодож байна. Энэ зодоо хийж байгаа хүүхдүүд эсвэл энэ хутгалсан хүн яана дараа нь гэдэг асуултанд чи хариулсан байх. Ерөнхийдөө бол ядаг ямар ч байсан ял авна. Тэр нь торгуулих уу эсвэл 20 цагдан хорих уу гэдгээс хамаараа. Гэхдээ би бараг цагдан хорих болоо гэж бодоод байна л да. Ягаад тэгэхээр одоо бол нөгөө цагдаагийн газраас хэд хэд удаа нөгөө мэдгдэл хийсэн байгаа. Тэгсэн мөртөө тэр мэдгдэл дээр ерөөсөө хүмүүсээ олсон гэж яриаг байгааз. Тэгэхээр тэр хүмүүс бол оргон зайлж байгаа нэг хэлбэр байхгүй юу? Чи өөрөө хутгалсан шүү дээ. Тэр хутгалсныг чинь ингээд бүр хаа сайгүй Монголын 3.6 сая хүн мэдсэн заяа. Зөвлөгөөтэй нэг хэдэг хүүхдээс бусд нь бараг мэдсэн бахад чинь чи өөрөө гим буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй бол эн чинь тэгээ цаашаа хүндэж байгаа шүү. Хэрвээ аз таарч миний энэ ярьж байгааг чи сонсч чадах юм бол тэгээ хүндэр нь хохин яагаад ийм болчонгүй үлдээс юм дээ. За ингээд хоёр дахь асуулт үлдэж байна. Шоуны зохион байгуулалт үнэхээр муу байсан уу? Эсвэл үнэхээр тэнд оролцож байгаа хүүхдүүд тийм маш амар амбицтай, эготой олон нийтэд бие авч явах чадвар сул байсан уу гэдэг тийм том асуулт үлдэж байгаа. За миний хариулт бол шүү дээ. Би хамгийн сүлд нь хэлье. Гэхдээ би туршлагынхаа үндсэн дээрээс одоо тайлбарлаж өгөх гээд байна л да. Энэ шоу юу нь яасан бэ гэдэг талаар. Ягаад тэгэхээр би 24 онд нийтдээ 3 тоглолтод вендороор оролцсон байхгүй юу. Тэгэд нэг маш гоё тоглолтод өөрөө яг фэнийхаа хүрээнд очиж үтсэн. За ингээд нэг 4 тоглолтод оролцож үтсний хувьд туршлагаасаа энэ шоуг ер нь шоу зохион байгуулалтанд юу болдог вэ гэдэг талаар нь ярьж өгөх гээд байна. За номер нөгөө вендор гэдэг үг та анх удаага сонсож байгаа хүмүүс байж магадгүй. Вендор гэдэг нь тухайн тоглолтын дээр асар байгуулж альва нэг зүйлийг зарж борлуулах эрхтэйгээр оролцож байгаа хувь хүн болон аж ахуй нэгжүүдийг вендор гэж нэрлэдэг байгаа юм билээ. За вендор нь болохоор 3 төрөл байдаг. Хоол борлуулах, уух зүйл буюу арх согтууруулахад борлуулах, тэгээ айтем борлуулах гэдэг ингээ 3 төрөл. Би бол хоол борлуулах вендороор 3 тоглолтын дээр оролцож байсан. Өнгөрсөн жилийн Playtime дээр Night with Us гэдэг жоох ахмад насны уучлаарай. Дунд иргэм насны залуучуудын тоглолт, үзэгчтэй тоглолт. За тэгээ энэ мөч буюу яг early 20s. За нэг 20-од насных байсан болов дундаж наслалтанд ер нь ирж байгаа хүмүүс ихэнх нь л ер нь 20 орчим настай нэг хүмүүс байсан гэж би бодож байгаа. Харин 100-ийн дундаж наслалтыг би 15-аас 17 байсан болов гэж бодоод байна. За окей. За тэгээ шоуны зохион байгуулалт муу байсан уу гэдэг асуултанд хариулахын тулд нэн тэргуунд орлого ба зарлагыг ярих хэрэгтэй гэж бодож байна. За ихэнх шоунууд 3 төрлөөр бол орлого олдог. Номер 1-т нь тасалбараараа мөнгө олноо. За тэнгуут 100-100 буюу одоо 113 гэдэг энэ шоуны тасалбарын үн хэдээсэн бай. Энгийн тасалбар 69,000 төгрөг гэжсэн. За тэгсэн чинь 3 найзын хямдралтай багц гэдэг нэг юм багцын тасалбар байсан. Тэр нь 147,000 төгрөгний үнэтэй. За тэгээ 69 энгийн тасалбараараа 3 хүн асан бол 207,000 төгрөг байх ёстой байсан. Тэгэхээр нэг 60k хэмжиж байгаа гэсэн үг. Гуруулаа оролцох юм бол. За тэгээ VIP үнэлгээний тасалбар бол 500,000 төгрөг байсан. Гэсэн чинь 100-100 дээр од заяа явж ирсэн шүү дээ. Би зүгээр инстаг үйл явж илүү тэгсэн чинь од заяа 100-100 дээр очсон зураг аянгуутлээ. Бас яг энэ VIP-ийнх нь VIP дээр чи ер нь суудалтай ширээ сандалтай энэ байдаг шүү дээ. Хоол малтай ч гэдэг л дээ. Тэгсэн чи тэн дээр суу зурагтаар олцсон байсан. Тэгэхээр бас дундаж наслт нь 17 бичиж байгаа шүү дээ. За тэгээд тасалбарын мэдээлэл дээр нэмэлтээр өгөхөд бол энэ 3 найзын хямдралтай тасалбар бол би яг бүрэн зарагдаж дууссан гэсэн. Гэхдээ хэд зарагдсан бол тодорхойгүй. За тэгээд тоглолт ихэн эхэлтлээ бол энгийн болон VIP тасалбар. Ер нь баг дуусан туслаа гэсэн. Бусад нөгөө энгийн VIP тасалбарууд нь бол нээлттэй борлуулалттай хэвээрээ байсан гэдэг ч л. За тэгээд яг аль тасалбар нь хэдэн ширхэг зарагсныг бол мэдээж хэлэхгүй шүү дээ. Аль тоглолтын дээр хэрвээ мэдчих юм бол бид нэр үнийг мэдчих байгаа юм чинь хэдэн сая төгрөг, хэдэн тэрбум төгрөг болж байгааг нь бол мэдчихээн. Тэгэхээр ерөнхий статистик байгадаг юм. Одоо тэнд байгаа нөгөө дроноор бичсэн үзэгчдийн тоо энтрийг хараад үзэхээр ерөнхийдөө 100-100 шоунд 29,000 орчим хүн цугларсан гэдэг тийм их сурвалжуудын мэдээлэл яваадсан. За тэгээд энэ нь ер нь яг төв цэнгэлдэх хүрээлэндээ багтах юм уу гэж би бодож үзсэн байхгүй. Тэгсэн чинь төв цэнгэлдэх хүрээлэнгийн метр квадрат бас яг тодорхойгүй байт юм билээ.
Цэцэрлэг тоо зүйлстэй харьцуулаад үзсэн чинь хөл бөмбөгийн талбайтай ер нь ойролцоо тэр хиймэл зүлэгтэй талбай нь ойролцоо байдаг гэж үзсэн. Тэгээд ерөнхий жижиг хөл бөмбөгийн талбай үзэгчдийн судалтай талбай дээр 12,000-аас 14,000 хүн бол цогцоогоороо тоглолт үзэх боломжтой гэдэг нэг юм статистик байд юм байна. Тэгээ би бодож үзэхгүй юу? Ер нь яагаад зодон гарсан бэ? За, нэгт бүгд арх сектор болгондоо бүгд нь цаашаа ихэнх нь арх сектор болгондоо хэрэгэлсэн тодорхой хэмжээгээр бүгд цогтурсан байгаа хүмүүс маш гоё vibeтэй байлаа, бүжгэллээ, өсрлээ, put your hands up тэ хийлээ. Гэсэн гар мараа өргөл бүжгэлсэн чинь 12,000 хүн ордог талбайд 29,000 хүн орсон заяа. Даашаа 1.2 дахин их хүн орчхоор чинь цаанаасаа шаталсан нэстэй. Бүжгэлж байхдаа би нэгээ цохинодтэй. Үсэрж байхдаа толгой төрүүрүүнд зогчж магадгүй штэ. Accidentally те. За тэгэхээр л хит их хүний багтаамжтай орсноос болоод ер нь зодон үүсэх хамгийн боломжит нөхцөл гарсан юм байна да гэж би нэг тэргуунд энэ статистикийг уншиж үзээд боловсруулаад л ерөөхдөө болсон. За тэгээд номер 1 бол угаасаа тасбраасаа хүмүүс орлого олчж байгаа. За хоёрт нь вендорудаас орлого орно. За вендорыг сая хэлсэн шүү дээ. Хоолных болохоор нэг тодорхой хэмжээний зоон заадаг. 1 2 3 дугаар зоон жилээ хвчлэн 3 зоон зааж өгдөг. Эхний зоон бол хамгийн өндөр үнэлгээтэй буюу гарах гарцны ойролцоо, 0-ийн ойролцоо тэгээ нөгөө main stage ойролцоо гэдэг ингээд зооныг хвчлэн л ер нь дундаж тоглолтуудын үн зоон нэгт байдаг үн л нэг 6 сая орчим 5-аас 7 сая төгрөг орчим. Ер нь 6 сая төгрөг орчим байт юм дөө. За тэгээ зоон 2-т бол дараагийн одоо нэг хүн очих боломжтой зоон байдаг. Тэр нэг 4 орчим сая төгрөг. За тэгээ хамгийн хүн багтай буюу бүр ингээд анх нөгөө орцоор оронгуутлаа гарсан өөр тишээд шүү дээ. Тэгэхээр орцоор ороод болчдөг. Тэр орц руу дахиж очихгүй нэг тим хэсэг байгаа. Тэр хэсэгт нь болохоор зоон 3 гэдэг нэг 2 сая 500 3 сая төгрөгийн тийм төлбөр төлдөг. За тэгээд яг уу тэр асрын төлбөр энэ төр гэл вендор төлдөг л дөө. Гэхдээ тэр нь арайч нэг асраас нэг 100 200 мянган төгрөг хараад аваад мөнгө олцдгүй л гэдэг гэж би бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол гэрээний төлбөр, вендоруудын гэрээний төлбөр гэж ярьдаг. Энээс бол орлого олно. Тэгээд зоны 6 руу орж үзсэн бол миний бодлоор 4 игнэнд 5 мав бол байсан баха. Дунджаар ер нь 20 асар байдий. За тэнгуут шүү дээ дараагийн вендор бол item зардаг вендорууд байгаа. Item гэдэг нь бол хвчлэн нэг хүний тоглолт байвал нөгөө main байх юм бол merch-д бол гардаг. Merch байхгүй бол зүгээр нөгөө үнсэн сэдв байгаа шүү дээ. Hip hop юу лээ trap гэтрүүлэг. Тиймэрхүү одоо зүйлд зориулсан гоёл чимэглэл, төмөр энэ төр гоёл чимэглэлүүд, бандана одоо шортнууд, хөдийнүүд ч юм уу тиймэрхүү зүйлсүүд зардаг асарнууд хэдхэн ширхэг байдаг. Нэг ганц 2 ширхэг тийм айтем зардаг вендор байдаг. За тэгээд хамгийн гол том орлого оруулж байгаа вендор нь юу вэ гэхээр хаалтан гэрээгээр оролцож байгаа, арх софтвер болгондоо зарж байгаа асарнууд байгаа. Таад харж үзсэн бол таадын нөгөө нэг өргөн хэрэгэлдэг фиб ер нь байх байгааз альва концертод оролцохоор, альва шоунд оролцохоор дандаа нэг тийм дүнгэж гарч ирсэн импортын ч юм уу тиймэрхүү нэг их хүн айхтар олон төрлийн 5 6 төрлийн пивнаас нэг за би энийг л авъя гэж сонгодог тийм нэг шар айрагнууд байх байгаас тээ. Тэр хүмүүс чинь шүү дээ ашиг олох гэж олдог байхгүй тэндээс дандаа маркетингийн зорилготой тэнд байгаа бүр 20 хэдэн мянган хүн цугларсан байгаа хүмүүст пивнийхээ амтыг нутагшуулахын тулд маркетингийн зорилготойгоор за хамаагүй энэ зардлыг гаргаач хамаагүй энэ маркетингийг хийх ёстой гэж оролцож байгаа хаалтан гэрээтэй газар байдаг байхгүй юу. За тэр хаалтан гэрээ нь ерөнхийдөө хэр олон мянган хүн цуглана хэдийн насны хүмүүс гэдэг мэдээллүүдийг нь өгжиж ерөнхийдөө тохиролцдог. За миний сонсноор бол хамгийн минимумда 100 сая төгрөг өгч хаалтан гэрээ хийдэг гэсэн. За тэгээ макстай бол бүр playtime энэ шиг том газрууд бол 200 та 300 сая төгрөгийн хаалтан гэрээ хийдэм байна гэж би зүгээр яваанда зүгээр ингэж нэг дам яриа бол сонссон. Тухайн үед нөгөө оролцож байгаа, ажиллаж байгаа хүмүүсээс л ерөөхдөө мэдж байгаа шүү дээ. Тэрнээс бол би өөрөө тийм арх сектор болгондоо зарж марж үзээгүй учраас л зохион байгуулагч нартай шууд харилцаж үзээгүй. За 3 дахь орлого олох боломжтой зүйл нь ерөнхий ивент тэтгэгч гэж та сонсч байсан те. Ихэвчлэн хэвлэлүүдийн зарлыг даадаг.
хэвлэл гэдэг дээр чинь амар том бас нэг мөнгөнд явж байгаа шүү дээ. Тэнд зохион байгуулж байгаа ерөнхий зохион байгуулагч нарын ижил одоо лого сама юутай тийш өртнүүд байгаа. За тэгээ та хэд нөгөө нэг орхотоо зүүж орсон бугуувчнууд байж гин. За том нөгөө анонснууд байж гин. За тикетний хэвлэл байна. Өөрөө төлөө постерны хэвлэл байна ч юм уу. Тэгээ хэвлэлүүдийг ерөөдөө за даадаг зүйлсүүд байдаг. Гэтэ сүүлийн үед ер нь л ерөнхий ивент тэтгэгч нарыг мөнгөндөө хилдэг болсон мөлий. Манай ерөнхий ивент тэтгэгчээр оролцож байвал 50 сая төгрөгч. Тэгээд би танаа бүх логог чинь бүх постэр дээр ашиглая. Бүх нөгөө нэг явж байгаа real контентн дээрээ танахыг дуртай нэрийг чинь хэлье гэх мэтлэн зүйлүүдийг ярьдаг байхгүй. Тэгээд таад өөрсдийнхөө одоо нэг өөрсдөө хийж байгаа маркетинг идэвхжүүлэлтэн дээрээ манахыг бас дурдж болно гэж ерөнхийдөө тиймэрхүү дийлтэй, тиймэрхүү нөхцлүүдтэй гэрээ хийдэг. За тэгээ араас нь спонсорууд ч юм уу нэг жижиг эрхтэй юмнууд орж идэг. Тэр нь 15 20 сая гэдэг. Ингээ явдаг. Нийтдээ 3 төрлийн орлого олох боломж байдаг. Гэхдээ ер нь бол 29 мянган хүн очиж байгаа. Тэгэхээр тасалбараараа бол нэлээд сайн л орлого болсон болов уу гэж би бодоод байна. За ингээ орлого олсныг нь ярьчихж байгаа юм чинь зарлалыг яриа зав. Ямар зарлууд ер нь гардыг бэ гэхээр зөвхөн ерөнхийд нь категорчлж байгаа шүү. За. Номер 1 бол угаасаа урьсан артистуудынхаа төлбөрийг төлнө. Тэгээд хэр алдаргуугаасаа алдартай руу 5-аас 15 сая төгрөг байдаг гэдэг ерөнхийдөө нөгөө нэг ин тентхийн одоо юу гэдэг хурим найр хинжээ тиймэрхүү зүйлсүүд дээр өргөцсөн тэр тарифуудаас нь би зүгээр барбар мэдчихье заяа. За ингээд нийтдээ 39 guest artist бол байсан. За 113 бол main artist. Ингээд нийтдээ 40 артисттэй тоглолт бол болсон. За тэгэхээр guest artist-та ойролцоогоор 390 орчим сая төгрөгийг би зарцуулсан болов гэж бодож байгаа. Дундажлаад үзэж байгаа шүү дээ. 5-аас 15 сая төгрөг байсан гэхээр 10 сая төгрөгөөр 39-ийг үржүүлчих жоох байхгүй. Гэхдээ тэрэн дээр ер нь л айгуу бас таниг хүмүүс байгаад л шүү дээ. Даваад шамшаа яасан ингээл алдартай залуучууд бол 15 сая яриад 20 мөрөн сая яриад доолдог баг. Тэгээд үзэхээр ер нь за нэг 450 500 сая болгоо явуулсан бах уу гэж би бодож байгаа. За хоёр дахь нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн түрээс гэдэг нэг том зардал байгаа. За өмнөх жилийн билүү энэ оны ихэр жилүү нөгөө нэг гүйцэтгэх захирал нэг жаргал ярьжсэн байхгүй юу? Нэг ярилцлаган дээрээ манай 24 оны одоо нийт орлого 3 тэрбум байсан гэд. Тэгэхээр чинь 24 онд нэг 8 тоглолт болсон гэж би яг бодоод байгаа. Тэгэхээр нэг тоглолт ойролцоогоор 375 сая төгрөг орчим түрээсийн төлбөртэй байдаг гэсэн үг болчих таарчих байгаа байхгүй юу? Зүгээр хуваагаад үзгээр. За тэгээ араас нь бол тайз засалт гэдэг нэг том юм байгаа. За тэгээ Монголд тайз засахад бол 1 м квадрат нь дунджаар 50,000 орчим төгрөг байд юм байна. Тэгээ зуны зугаадаас хэдэн метр квадрат тайз засныг би сайн мэдгүй зүгээр нүдэн баримжаагаар хараад үзэхээр 1000 орчим метр квадрат юм болов. Тэгээд үржүүлээд үзэхээр 50 сая төгрөгийг зөвхөн тайз засалтанд төгсөн бах. Тэгвэл тайз засалтанд дээр нөгөө каркад тэгээд шал ч юм уу, шат ч юм уу тиймэрхүү зүйлсүүд нь ордгон гинэ. Тэдгээрхийг бас нэмж байрлуулмаар хам бол экстра бас paytel гэсэн. За тэгээ араас нь бол амар том LED зассан байсан. Тэгээ LED төрөөс бол ер нь 1 м квадрат нэг 5.7 сая төгрөг гэлөө. Нэг ямар ч тааш нэг зар харсан юм зүгээр зар дээрээсээ л хэлчихье заяа хөөш. Хоёрыг ярьсан 3 м LED төрөөс 20 сая төгрөг гэсэн нэг зараас аахгүй зүгээр фэйсбүүкээр харсан чинь. Тэгээ би зуны зугагийн тайз заслтыг нь харж агаад за доор хаяж нэг 4-ийг харьцсан 5 м том тэгш өнцөгт босоо тэгш өнцөгт LED дэлгэц байсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр нэг 68 сая 70 сая төгрөг LED түрээсэнд өгчөж байгаа байхгүй нэг өдрийн дотор. За тэгээ араас нь спикер түрээс бол явнаа. Тэгээ үндсэн тоглолтын дээр шүү дээ спикер ямархуу байдлаар зөвхөн ганц спикер түрээсгүй шүү дээ. Тэр чинь line range бүртлэр наавна, subwoofer ашиглана, систем ашиглана, stage monitor ашиглаж иж тэр нөгөө LED mail шууд дамжуултыг хийн. Дрон нисгэн. За тэгэл аудио миксер техникчтэйгээ бол байхгүй болохгүй гэх мэтлэн бодоод үзэхээр нийт дуун нь 22-оос 36 сая төгрөг орчим болчихж байгаа. За тэгээд нөгөө нэг тийм гадны нөгөө сайн дугуулттай JBL мэлж байх юм болов эсвэл L акустик энэ төр байх юм бол ер нь нэг 40 орчим төгрөг байдаг гэж шүү спикер төрөөс. Ер нь 20,000 орчим хүнд сонсгохоор дуугалт тоглолтын хэмжээний дуугалттай спикер төрөөс нээж бүртлэр 40 сая төгрөг байдаг гэдэг. Тооцоолол гарсан юм аа. Би гаргасан юм аа. Тэгтээ багттай биш шүү.
За тэгээд иймэрхүү зардлууд бол гарна. За тэгээд ерөнхий зохион байгуулагч гэж маш том зардал бол гардаг. Сүүлийн үед нөгөө нэг юу лээ Event X Evandis Entertainment ч лүү тиймэрхүү нөгөө шоу менежер гэдэг зүйлийг чинь бүр компани олгоцсон газрууд байгаад байгаа шүү дээ. Иймэрхүү зүйлсийг би биштэй энэ зуны зугаатай холбоотой event группээс 113 өөрийнх нь үндсэн пэйж дээрээс юунаас нь ч ерөнхий зохион байгуулагч ямар нэгэн компани байна уу гэж би хайж үзсэн байхгүй юу. Яа, ийм зохион байгуулалт муутай ямар туршлагагүй компани вэ гэж би хайж үзсэн чи олоогүй. Тэгэхээр манай main artist 113 өөрөө зохион байгуулсан юм шиг үлээ. Ганцаараа Элеонора. What? За би та хэдээс нэг асуулт асууя. Зуны зугаанд оролцсон хүмүүсээс. Та хэдийг очсон чинь ерөнхий зохион байгуулагч ч юм уу нэг тийм бичгтээ эсвэл ижил өнгийн фотолкоор жигдэрсэн, ижил лого дүрстэй ядаж малгай өмссөн ч юм уу тийм хүмүүс харагдсан уу? Одоо комент бичиж өгөөзэй юу. Ягаад тэгэхээр би өөрөө очиагүй тэгээд мэдээлүүдийг хайгаар ямар нэгэн мэдээлэл авахгүй шүүс би гав ганцаараа 113 зохион байгуулсан юм бахтаа гэж бодоо би гайхаад байгаа байхгүй юу. Тэгээд артист өөрөө зохион байгуулна гэхээр ч одоо би бас за мэдгүй. За тэгээ эсвэл зохион байгуулагчид зардал гаргахгүй гэж бодсон юм бол шиг. За. За тэгээ би ингэж бодож үтсэн юм. За ер нь тоглолтыг зохион байгуулж байгаа хүмүүс юу хийх ёстой байд юм бэ гэдэг юм хайж утсан байхгүй юу? Ягаад тэгэхээр муу зохион байгуулалттай байсан уу эсвэл ирсэн хүмүүс муу байсан уу гэдэг асуултанд хариулагдахын тулд. За үндсэн номер 1 хийх одоо үүрэг нь зохион байгуулагчийн үүрэг бол төлөвлөлт болон бэлтгэл ажил байдаг. Төлөвлөлт гэдэг чинь болохоор мэдээж нэрээ мэдээж тогтно те. Нэрийнхээ араас ямар одоо артистууд дуудахын, уурхын гэдэг чинь тогтно. За төдий чинээний артистууд дуудсан чинь хэдий хэр хугацаанд үргэлжлэх тоглолт вэ гэдгээ тогтно. Хаана хийх үү? Хизээ хийх үү? Хэд орчим хүн авчрах уу? Тэр хүмүүсээ яаж ангилах уу? Одоо нөгөө саяны энгийн тасалбар, VIP тасалбар, вакцины тасалбар гэж яриад байгаа шүү дээ. Ямар хүмүүст нь ямар тасалбар санал болох уу гэдгээс хамаарна. За тэгээд минимумда хэдий хэмжээний үзэгч ирж болох уу? Тэгвэл би амиа барих уу? Эсвэл максимумда хэдэн хүн ирэх үү? Тэр хүмүүсийн аюулгүй байдлыг яаж хангах уу гэдэг юмыг хамгийн ихний ерөнхий зохион байгуулалт одоо төлөвлөлт гэдэг дээрээ бүгдийг хийх ёстой байхгүй юу ч гэх шиг өөр хийдэж шиг. Байх ёстой байлээ. Ер нь харах ханаар бодож ирсэн юм байна сте. За тэгээ хоёр дахь үүрэг нь болохоор зохицуулалтаа хийн. За тэгээд улстай харилцан зөвшөөрлүүдээ авна. Ягаад тэгэхээр иймэрхүү олон нийтийг маш ихээр нь хамруулсан ийм зүйлс дээр хотын захиргаа орж ирдэг. За цагдаагийн ерхий газар орж ирнэ. Онцгой байдлын ерхий газар орж ирнэ. Бүр цаашдаа тээврийн цагдаатай хүртэл зөвшөлдсөн. 3сан гэрээ бүр ингээд 5сан 3 6сан гэрээ хийдэг гэсэн үг. За тэгээд мэдээж газрын түрээсийнхаа гэрээг хийн хинтээ төв цэнгэлдэх хүрээлэнтэй их жаргалтай хийн. За хүмүүсийн аюулгүй байдлыг хангах бүр ийм төлөвлөгөө гэж гаргадаг байхгүй юу? Ягаад тэгэхээр баг энгийн аж ахуйн нэгжүүд чинь эрсдлийн юу гэдүүлээ гамшигын үед ашиглах эрсдлийн үнэлгээ энэ гэдэг маш том юмнууд хийдэг. Тэгэхээр ийм том тоглолтод ийм үнэлгээ хийгдэггүй байна гэж байхгүй. Ийм төлөвлөгөө гаргаагүй байна гэж байхгүй зөө. Нийтийг хамарсан зодон гарвал яах вэ? Террорист үйл ажиллагаанд геноцид гарвал яах вэ? Эсвэл бүр цаашлаад хүн унаж бэртэж өхүүл яах вэ? Цахилгааны гэмтээс олж гал гарвал яах вэ гэдэг ийм том төлөвлөгөө гардаг байхгүй. Энийг обыг шалгах ёстой. Онцгой байдал шалгаж баталтын өгнө. Тэгээ би бас гайхсан л да. Зөвшөөрөл аваагүй юм том юм хийн гэж байхгүй. Тэгсэн мөртлөө зөвшөөрөл авсан юм байж ийм том төлөвлөгөөг обыг багтлаагүй байх гэж байхгүй. Тэгээд яг гайхсан. За 3 дахь үүрэг нь бол тайз, техник, гэрэлтүүлэг, аудиотой холбоотой бүх зүйлсүүдийг хариуцна гэсэн үг. Саяны олон түрээсийн зардал гаргаж байгааг ярьсан шүү дээ. Тэгэхээр тэр болгоныг хамтрагч одоо гүйцэлдүүлэх компаниудыг олж гэрээ байгуулна гэсэн үг. Тайзны зураг төслийг гаргана, хаанаас артистууд нь орж ирэх үү, хаанаа яг тэр мейн юу байх уу, тэ стейж байх уу, тэр гэдэг юм чинь бүгднийг баг интерьер зураг шил юм гаргадаг шүү дээ. Уг нь л тэгээ би тэр гаргаж байгааг нь харсан болохоор бас мэдээд байгаа юм л да. За тэгээд спикер, микрофон, тэгэл дууны техникчийн багийг нь ажилуулна, камер нисэхгүй, дрон нисэхгүй, шууд дамжуулалт хийх үү гэх мэтлэн бүх юмнуудыг л ер нь хийдэг дээ.
За дөрөвт нь болохоор артистууд болон хамтлагуудтай харилцана гэдэг чинь мэдээж хинхэн артистуудыг өрөх үү гэдгээс ахуулаад тэр артист чинь за хөшөө би 3 саяар дуулнаа ганц дуу өдр гэж амаар ярихгүй шүү дээ тэр чинь бүгдийг гэрээ контракттай явна хитэн цагт ирээд хитэн дуугаа дуулчаад хизээ яаж явах уу гэдгээс ч хамаарат тэр нөгөө артистийн аюулгүй байдал гэдэг нэг том юм байдаг учраас за тэгэл тайзны хувцас байна хэрэглэгдэхүүнүүд байна. За тэгэл бүжигчэнтэй байх уу, бүжигчэнгүү байх уу, нэмэлт үзүүлбэр байгаа юу, үзүүлбэр байхгүй юу, тэ тэр нөгөө Тришна энэ чи амарлаг нөгөө нэг стрип бүжиг амар гой юмнууд үзүүлсэн шүү дээ. Өөрхөд тоглолтын дээр л тэ. Нэг тиймэрхүү зүйлсүүд ч гэсэн нөгөө нэг энэ артисттай холбоотой бүх юм дээр ярьдаг байхгүй юу. Тэгэл өмнө нь хит дуудагийн саунд чек хийн. За тэгэл хэрвээ боломжтой бол нөгөө бид гэж урлагийн үслэг хийхдээ нэг яг үндсэн тайзан дээрээ очиж тест мест хийж үздэг шүү дээ. Тэр шиг л юм болдог уу? Болдог л тоо болдог байх. За тэгээд тавтагт нь бол энэ зохион байгуулагч бол маркетинг сурчлагын ажлуудаа хийх ёстой. Сошиал медиа, ТV, подкаст, радио, сонин ТV юу ашигладیں۔ Тэгэл бүгднийг ашиглаж тэр нөгөө нэг анх нөгөө төлөвлөсөн хүмүүстэй тиктэй зарахын тулд бүх ажлыг хийх шүү дээ. Тэгэл хизэнээс эхэлж нөгөө анхны танилцуулга хийх үү, early bird тасалбарыг хизээнийг хизээг хүртэл яах уу гэдэг тооцоолоо шүү дээ. Нийтдээ 20,000 ширхэг тасалбар заана гэх юм бол одоо зарах Instagram хүртэл гаргадаг гэсэн үг байхгүй юу? Эхний 7 хоногт угаасаа тасалбарын 10%-ийг л зарч чадах байхаа гэдэг тэр чинь төсөөлөд явна шүү дээ. Тэгээ яг сүүлийн одоо яг тоглолт болох өдөр үлдсэн 5% тасалбараа зарна гэдэг чинь бүр юм нарийн тооцоололтой болно явдیں۔ Гэхдээ манай 113 тэгж чадсан болов уу гэж бас би гайхаж байгаа. За тэгээд тасалбараа юугаар борлуулах уу, бичиж борлуулах уу өдргээл зөндөө юмнууд байна л да. Тэгээд бас нэг том ажил бол саяны ерөнхий ивент тэгэгч хамтрагч байгууллагууд спонсоруудаа олох гэдэг ажил байгаа. Хэр баргийн компани бол нэг иймэрхүү Triple-X ч юм уу эсвэл 100-6 гэдэг ийм юу гэдгийг дунд наслалт нь бага дундаж одоо тэр фэн оролцогч нар нь бага насны хувьд бага хүмүүст одоо ямар нэгэн байдлаар ер нь л тэр чин спонсорууд чинь ялгаагүй бас маркетингийн зорилгоор л орж байгаа шүү дээ. Том компаниуд манайх ч гэсэн ийм тоолт ивент итгэдэг шүү. Тэ манайх том компани шүү гэдэг нэг ёсондоо зах зээлийн үн цэнийг өсөж байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тийм учраас энийг олно гэдэг бол бас нэлийн чанга ажил байдаг. За тэгээд бид хэдийн хамгийн том асуудал авчираад байгаа хамгаалалт хяналтын ажил байна. Энэ бол 6-т орж ирдэг юм байна. За тэгээд үзэгчдийн урсгалыг тохируулна гэдэг нэг том асуудал байгаа. Ягаад тэгэхээр нэг хүн зөвхөн ганц хаалгаар нэг удаа л орон заяа. Ороод тэр чигээрээ цаашаа явна. Ерөөсөө л за тэгээ гарцсан нь бол тэр чигээрээ гарна тасаа. Орцсон нэг, гарцсан нэг байх шаардлагатай. За тэгээд VIP хүмүүс яг ижилхэн хаалгаараа орох юм уу, хэвлэлийн байгууллагууд байлгах юм уу, артистууд айл хаалгаар айл гейтээр орж ирэх юм гэдэг юмнууд бүх урсгалыг тодорхойлж өгөх хэрэгтэй байдаг. Ягаад тэгэхээр шүү дээ тий таад бодчихлоо хальтаа сая 29,000 хүн цугларсан гэхээр тэр хүмүүс ороод буцаж гараал гарснараа буцаж ороод ингэж ах юм бол амар тийм нягтршил ихтэй байна. Амар крауд болоод тэгэхээр би бинтэйгээ мөрлөлцөн би бинийг араас нь түлхэн эсвэл хоошоогоо нудрна тий тэрнээс ч ахуулаад одоо тэгэл зодоочон гарч эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь энэ үзэгчдийн орох гарах урсгалыг тодорхойлно гэдэг бол маш том аюулгүй байдлын номер 1 зүйл байдаг. За тэгээд аюулгүй байдлын баг ажиллаж байгаа юу, security баг байгаа юу гэдэг бас том зүйл байгаа. За тэгээд ачаалал хэд үүснээс болоод тэнд ч 9 шидийн хүмүүс байгаа шүү дээ. Унууж татдаг эсвэл нөгөө битүү орчинд байхаас айдаг мэдэг хүмүүс эсвэл хэд орчимд аралтан нэгсдэг хүмүүс ахаа бол шууд ухаалтаа өмч шүү дээ. Тэр болон crowd хүмүүст ч халууцаад. Тэгээ тийм учраас тийм хүмүүст түрүүн тусламж үзүүлэх, эрүүл мэндийн үйлчлэгийг бас байлгах шаардлагатай байдаг аа. За тэгээ би бас нөгөө 106-ад түрүүн хийсэнчлэн очоогүй учраас мэдэхгүй байна. Яг үнэхээр security байсан уу? Яг ийм шар хувцастай, хандааттай, бороохоотой хүмүүс яг байсан уу? Надаа хэлээд өгөөрэй. Би яг тэр 106-ад энэ мэдээллийг бэлтгэж байгаа хавцаа зөндөө олон Facebook пост бичлэг үзэж ин л доо. Тэр дунд аль ч нэг тийм үнцэг болон бүрт security юус харагдаг байхгүй юу. Тэгэхээр тайдад харагдсан бол комент хэсгээр бас бичээд өгөөрэй. Тэгэхээр би эндээс дахиад нөгөө нэг аюулгүй байдлыг хангуулж байгаа зүйл нь нөгөө айгу бага байна гэж
эхлэх гээд байгаа хгүй. Зохион байгуулалтанд сул байна гэж миний дүгнэлт яваад байгаа. Ягаад тэгэхээр би шүү дээ Playtime-д оролцож байхад яг гоо Playtime шинэ жилийнхаа нөгөө нэг зөндөө олон бас нөгөө social сэвэн дундаасаа туршлага хөндлөөсөн болов уу гэж бодоод байгаа. Ягаад тэгэхээр тэнд чинь нөгөө нэг эмхтэй хүн эмхтэйгээ булаацалтаад хоорондоо согтуу машинаар хөөцөлдөж ижлүү. Тэсний нэг хүн хүчээ гэл амар өнө удаан мэддэггүй мэдээлэлд яваадсан. Тэгээ тэрнээсээ айгүйх яасан баг. За Playtime нийтдээ бараг 8 гейттэй байсан баха. 8 гейтүүд тус бүр дээрээ бараг 5-аас 10 security байсан. За тэгээд юу бас байсан? Харт амих илрүүлдэг нохоонууд байсан. Тэгээд энгийн үед тэр нөгөө харанхуй үед бол зодон болж магадгүй, харт амих татчихж магадгүй, хүчрхийлэлж болж иж магадгүй учраас гээд энэ тэндгүй 2-2-2-ороо юм юу гэдэм бэ? Буушгил надад буушгил харагдсан. Тэр жинхэнэ юм уу эсвэл бэлтгэлийн буу юм уу гэдгийг би сайн мэдэхгүй. Ямар ч тач цахилгаан борохотой, энгийн борохотой энэ төр гавтай тийм security нэр бүр ингээл too many байсан зөө. Тэгээ бид нар ч нөгөө нэг vendor-оор оролцож байгаа учраас хасар масраа байгуулахаас ахуулаад айгүй эрт очиж байгаа штэ. 7 сарын 4-нд өнгөрсөн жилийн Playtime хэлсэн гэхээр бид нар 3-нд нь очиж байгаа бүтэн 24 цаг бэлтгэл ажиллаа хангалж байгаа байхгүй. Тэр үеэр ингээ хамгаалагч нартаа security нартаа бүгдэнд нь юу гэж байгаа юу гэдүүлээ зааварчилгаа өгж байгааг нь харахаар миний харснаар бараг 100 200 150 security бол байсан. Тэд нар чинь тэгээ нөгөө зогсоо зөгөө 24-өр 4 хоног гарна гэж байхгүй ээлж яриад ажиллаж байгаа учраас ер нь бол айгүй олон байсан. Тэм учраас аюулгүй байдлыг маш сайн хангуулж чадсан болов уу гэж би хараад байгаа. За тэгэнгүүтээ мэдээж тэнд бол гал гарч магадгүй гэсэн мэс. Тэг би нөгөө өөрөө нэг тоглолтод оролцсон гэдэг байгаа шүү. Тэр чинь нөгөө Rocket Bay Odyssey тоглолт байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө Trishna галтай нэг за үзүүлбэр хинж хашийн. За үзүүлбэр юм л да. Галаар бууддаг буугаар нөгөө бүжигчээ охтууд буудаад байсан. Тэгээ тэндээс үүдэж гал гарч магадгүйгээ бүтэн гал унтраах багийнхан ирсэн байсан байхгүй тоглолтын дээр. За тэгээ түргэн тусламжийн нэг юу байсан? Хэвдүүлээ. Машин, гал унтраах машин. За тэгээд бид хэдийг орж явахад хамгийн гоё таалагдсан зүйл нь гэх юм бол 21-ээс доош буюу under age хүүхдүүдэд за хүүхдүүд л юм да тий. Өөр өнгөтэй буугавч зүйлгчсэн. Тэгээ ил харагдахаар буугавч зүйлгч байна гэдэг чинь нөгөө арх сектруулгандаа хэрэгэлсэн байгаа бол хурдан одоо нөгөө нэг саатуулах боломжийг олгож байгаа. Дээрээс нөгөө хаалтын гэрээгээр оролцсон байгаа вендрүүдэд одоо зарахгүй байх тэр нөхцлөөр нь айгуугой хангаж өгч байгаа байхгүй юу. За тэгээ 21-ээс дээш насныханд бол бас өөр оранж өнгөтэй байлуу тгий санаад байна. За sorry марччихжээ. Тэгээ ингээ хоёр өөр өнгөөр буугавчаа ангилсан надад айгуух таалагдсан. За тэгээд орж байхад бол 2-3 хаалгаар 2-3 игнэгээр гэх юм уу. Security нар бүгднгийн шалгасан, керман шалгасан. За тэгээ битчин хүрлээ шүү гэж жагаад бүгднгийн нөгөө тэмдэрч шалгасан. Нөгөө бүс мөсөндөө хавчилчих магадгүй гэж бодоод. За тэгээд цүнхтэй байгаа хүмүүсийн цүнхийг нь бол бүгднгийн нэг бүшлэн цэглаан нэг шалгасан байхгүй. Тэр нь маш хурдлаарай гэдэг гэл. Тэгэл нөгөө очрлол хэлэнгүүт нь хоошоогоо ингээ бүх юм шалгуулна гэж шүү хэлээрэ гэл. Ерхэд нэг тийм гоё Rocket Bay сонсдог хүмүүс бас TVS-ийн ч юм болоо мэдхгүй. Ер нь би нэг амар халамжилсан ч юм уу. Тэгээ хурдан л талбай руугаа орохын хүссэн байсан учраас тэр их очир дундаа ингээл тэнд очиргүй л шүү. Тэр хаалган дээр очиргүй, тэр хасар дээр очиргүй л тэгтээ шалгуулах байгаа бол эсвэл ингээд очирлоо удаад байгаа юм байна. Та шалгуулахдаа бэлдээрэй ч юм уу те. Тиймэрхүү зүйлсүүдийг айгүйх би бинд хэлж өгчээсэн болохоор Rocket Bay-ийн тоглолт надад их таалагдсан. За тэгээд усандаануудыг бас шалгаж байсан ш нэрэ. Ус байгаа бол тагын онгойлгож байгаа. Ер нь бүгднгийн шууд оруулахгүйгээр хурааж лээсэн л та. Ягаад тэгэхээр ерөөхдөө хурдан согтуулах бүтээгдэхүүн тоглолтын дээр зардаг байхгүй юу? Яг арх, виски, коньяк ч юм уу. За VIP дээр зардаг гэж магадгүй. Яг энгийн талбараар орж байгаа, энгийн талбайд оролцож байгаа тэр сонсогчдыг тэгж ерөөхдөө дандаа удаан согтоох тийм шар айраг эсвэл коктейл энтрээр ер нь бол зарах эрх ерөнхийдөө вендрүүдэд өгдөг юм байлээ. Тийм учраас усны савнд арх оруулж магадгүй жодоод шингэн зүйлсийг бүгднийг нь хаюулдаг. Тэр нь харин санагдаад байх юм бол хүмүүс уучаад ордог л тоо. За тэгээ миний одоо туршлага дээрээс бол аюулгүй байдлыг хангуулах боломжтой байсан эдгээр зүйлсүүд бол надад туршлагаар харагдсан. Тэгэхээр би 100-ны 6-нд нийтээр зөндөө олон бичлэгүүдийг үзэж байхад тийм зүйл харагдаагүй учраас би зохион байгуулалт
муу байсан буюу оролцож байгаа үзэгчдийн аюулгүй байдлыг хангуулах үүднээс ямар нэгэн альва арга хэмжээ аваагүй байна. Тэр тал нь маш сул байсан байна гэж хэлэх гээд байгаа. Миний дүгнэлт бол. За тэгээ би чинь нөгөө зохион байгуулагч юу хийдэг вэ талаар ярьсан шүү дээ. Ярьж ирсэн шүү дээ. За тэгээ хамгийн сүүлийнх нь үйл ажиллагаа бол мэдээж санхүү тайлан орлого зарлага бүртгэнэ. За тэгээ нөгөө үндсэн спонсоруудад хэрвээ нөгөө гэрээ хийхдээ хэрэг хэмжээний хүн цугласан, хэдий хэрэг хэмжээнд хүрч чадсан одоо engagement нь хэрвээсэн ч юм уу тиймэрхүү мэдээлэл өгнө гэдэг тийм гэрээтэй байсан бол тэр мэдээллүүдээ бас гаргаж ирж мэрдэг гэсэн үг. Тэгээ мэдээж тэндээс ч юм бол орлого олж байгаа учраас татвар төлөх нь бол ёстой, ойлгомжтой. Тэгэхээр нөгөө дотоод тайлан, гадаад тайлан энэ төр хийдгээ гэсэн үг. За тэгээд иймэрхүү зүйлсүүд байна. За тэгэхээр ерөнхий зохион байгуулагч буюу зохион байгуулж байгаа хүмүүс ямархуу үүрэг ройлууд хийдэг вэ гэхээр тоглолт. Ерөөсөө тоглолт гэдэгтэй холбоотой аагаас яа хүртэлх бүхэл зүйлийг хийдэг. Тэгээд тэгээ би бараг л ярьж байхдаа л ярьчлаа л дөө бүхнүүдаа л хэлчихлээ. Нэр энэ бас нэг зардал байгаа шүү дээ. Энэ нэмэлт хүч гэдэг зардал байхгүй юу? Нэмэлт хүчин дээр шүү дээ. Саяны ярьсан security байхгүй юу? Security-н дээр би нөгөө гадаадын том тоглолтуудыг хайгаад үзсэн чинь ер нь 20,000 орчим үзэгчид цуглуулж байгаа бол 40 орчим security яг бүр мэргэжлийн security шүү заяа. Тэр ядаж цахилгаан борохоогоо яаж хэрэгэлдэг мэддэг тиймэрхүү хүмүүсийг хөөслөхдөө 40 орчмыг хөөсөлдөг гинэ. За тэгээд Монголд өөрөө security хөөслөх төлбөр нь ойролцоогоор хэд ингээд гэсэн чинь мэргэжлийн хүн бол нэг хүн нь 600,000 байдаг гэж байна. Тэгээд нэг удаагийн тоглолт буюу 12 цаг идэвхтэй ажиллана гэж үздэг юм байна. За тэгээ 600,000 төгрөгөөр ойролцоогоор 40 хүн гэхээр дор хаяж 30 сая төгрөг зарцуулах хэмжээний бас зүйлсүүдийг хийсэн болов уу? Энэ 100-6 гэдэг тоглолт гэж би бодсон. За тэгээ дээрэс нь чи нөгөө нэг цагдаагийнхныг байлгах хэрэгтэй байдаг, онцгойхныг бас байлгах хэрэгтэй байдаг, анхны тусламж үзүүлэх мэдлэг бүхий эмч нарыг байлгах хэрэгтэй гэж ярьж штэ тэ. Тэгээд энэ мэтчлэний эднэр дээр чинь бас төлбөр төлж ижил авчрын шүү дээ. Энэ чинь тодорхой хэмжээний бас төлбөр pay төлдөг charge-ийг төлж ижил авчрын гэсэн үг. За тэгэхээр та гэдэд яг миний энэ ярьж байгаа нэмэлт хүчүүд харагдсан уу? За харагдаагүй л зардал нь гараагүй байна л гэсэн үг. Зардал нь яагаад гараагүй гэхээр чинь зардал гарахыг хүсээгүй л гэсэн үг. Тэгээ хит их ашигын төлөө байсан болоо гэж бас би харах гал байна л да. За тэгээ энэ хүртэл сонссонд туйлын таада байна. Гэхдээ угаасаа та сонсохгүй л дээ. Хин ер нь 50 минут сонсгов дээ гэж. За тэгээд миний сүүлийн дүгнэлт бол ерөнхий зохион байгуулагч entertainment ч юм уу альва компани түрээслээгүй учраас гэрээ хийгээгүй учраас би 113-ыг хит ашигын төлөө байсан гэж харж байна. Тасалбар нь яагаад тэгэхээр дундаж үнэтэй байсан бохгүй юу? Тэгэхээр хит ашигын төлөө байсан байна. Маш өндөр орлого олсон 113. Тэгэхээр биш тээ хүн өгөж үргэлдээгүй ч гэсэндээ тодорхой хэмжээнд маш олон хохирол учирсан. Энэ хохирлуудыг ерөөхдөө бол 113-ыг хүлээгээсэй. Нийтэд яг албан ёсны тайлбар хийгээсэй гэж зүгээр л миний хувийн зүйлээс хувийн зүгээс бол тэгээсэй гэж хүсэж байгаа. За тэгээд энэ зохион байгуулагдсан энэ тоглолт бол мэдээж 100% болж чадсан. Ирэх жилд үнэхээр зулаан асаасан. Ирэх жил 106 гэдэг нэртэйгээрээ гарч ирэх юм бол за тэгээд main artist нь 113 байх юм бол за хинч явахгүй баха. Хинч хүүхдээ явуулахгүй баха гэж би бол бодож байна. Тэгэхээр ямар ч тач энэ том кейсэн дээрээс гарсан дараагийн нөгөө тоглолт байсан шүү дээ. Болор цом дээр бол маш сайн security нарыг хөлсөлж чадсан байлээ. Маш олон зүйлсүүдийг бол хурааж авч чадсан байлээ. Тэр нь хурааж авсан зүйлсүүдийг энэ чагсаалыг харсан чинь 7 цаасны утга. Нэг бүр яг албан ёсны юм тонгорго заяа байсан. Тэгээд яг тэр нөгөө баахан хямсаанууд байсан л да. Тэр тэгэл охтоо зүгээр цүнхэндээ байнга авч явдаг юмнууд байсан. Тэр яхахтар хохирол учруулах боломжгүй л гэж бодож байна. Тэгээд бал бас амирх байлээ. Бал бол бас хүн гэмтэх бүрэн боломжтой зэвсэг. Тэгтээ штэ тий би цүнхэндээ байнгын битэр цаасны утгаш баталгаар авч идчих. Тэр чигээрээ тоглолтонд оролцсон бол хамаг юмуд оруулах байсан лээ. За энэ үрс сонсонд туйлын баяртай. Баярлалаа баяртай.